Hello guys, шинэхэн бичлэгтэй давтай морил. Е. Энэ удаагийн бичлэгээр та угаасаа гарчгийн дээрээс хараад ороод ирсэн байгаа бах. Гадуур тэнэгч байгаа. Гэхдээ зөвхөн 1000 йен буюу Монгол мөнгөөр 25,000 төгрөгтэй гадуур явнаа. Тэгээ одоо өглөөний цагаа уучаад тэгээд би хоолоо авч гарна. Тэгэхгүй бол угаасаа худлаа. Цэг идэх юмнуудаа бүгдийг бэлтчихлээ. За надад нэг юм сериал байна. Энэ сериалаа идээд мануцтай өндөгтөө талах хийгээд гарна. Өчтөр би юу байсан бохгүй юу? Карри хийсэн бохгүй юу? Тэгэд карриг угаасаа би нөгөө хоол ихээр 2 үнийхаар хийчээд идэг. Тэгээ угаасаа тэрэн ч амар идэг, маргааш нэмчихдэг болохоор. Тэгээд өчтөрийн карриныхаа үлдсэнийг аваад гарна. Өндөг мануцтай яагаад ингэ байдаг? Тэг би гарцсан явж байна. Гадаа амир салхитай байна. Би төсөөлж яснаас салхитай байна. Гэтэ тийм хүүтэн бол биш байна. Тэгэхээр сайн хэрэг. Тэгэхээр би өнөөдөр 1000 йен буюу одоо яг энэ мөнгөөр л амьдрна. Монгол мөнгөөр болохоор одоогийн ханшаар 25,000 тавцаа. Ер нь бол Японд яг нийтийн тээвэр буюу унаа нь айгүй үнэтэй гэхгүй юу? Тэгээд ер нь тийшээ явхад хамгийн их зардал нь нөгөө тээврийн зардал болчиход идэг. Гэхдээ би өнөөдөр болохоор би нөгөө гэрээсээ сургууль хүртэх хооронд буудлын одоо commuter pass буюу ийм хөнгөлөлттэй явдаг тийм карт авсан баггүй юу? 1 сарын хугацаатай. Тэгэхээр би 1 сар дотроо тэр хоорондох буудлууд руу хүссэн удаа явж болно. Метрондоо суух гэж байна. Нөгөө цайхан метро явсан болохоор ерөнхийдөө л одоо багтаа бах. Нөгөө талд тэншаа нэрцэн. Жишээ саяны тэншаа бол экспресс буюу хурдны галт хэрэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо манай буудлаа ер нь бол жижигхэн буудлаа авдаг. За жин болсон дараа. Тэгэнгүүт саяны экспресс буюу одоо хурдны метронууд нь одоо галт хэрэгнүүд нь шууд жижигхэн буудлуудаа өнгөрөө том буудлын дээрээ зогсож явдаг гэсэн үг. Арай хурдан явна гэсэн үг. Тэгээ ингээд зарим нь шууд өнгөрчдөг. Сая яг үе хараа дээр буугаад одоо алхаж байна. Яг юу хараа нь болохоор Шинжикгогийн өмнөх буудал. Тэгээд энд болохоор яах гэж байгаа гэхээр парк орох гэж байгаа. Яагийн парк гэх байдаг гэсэн. Тийшээ очиж гоё сууж агаад хоолоо идэх бол үсэж ийм профешнлуудын дундуур явчихна. Их тийм Франц чим шиг. Францд очиж үтсэн юм шиг үү. Уг нь л юу гэдэг юм бэ? Эндээс дахиад нэг метронд суугаад тэгээд өөр ямар нэртэй байсан бэ? Энэ Дайсоо шүү дээ. Хэвлээ Дайсоо авсан байх уу? Тэсээ Дайсоо орчоод амаа авчаад гарч ирж байна. Энэ болсон. Альцчгүй Дайсоо авахаар ялцчихад идэв юм аа. Гэтэ энэ бол угаасаа миний ахуй хэрэгцээний юм. Өнөөдөр биш байлаа гэхэд би маргааш угаасаа авахсан учраас энэ бол өнөөдрийн төсөнд орохгүй. Парк л явах гээд ингээл гудамжаар алхаж байна. Замдаа явж байгаад кофе шопт харуул матча авч явмаар байна. Би ирснээсээ шүглсэн матча уугааг байгаа. Одоо матчаны их оронд ичээд юусэн ууж үзег байгаа. Тэгээд комьюнитиэс авчиг гэхээр гой матча мөн ахгүй гэхээр кофе шопоос авч явмаар байна.
Би зөв явж байгаагаа тийм байт харагдах та. Одоо ингээ харангуут ийм дугууны зам байхгүй юм шиг харагдаад байгаа. Одоо ийм тусгай зам байхгүй. Гэхдээ одоо энэ ийм шугамны наанагаз энэ нарийнхан заа энэ нь болохоор дугуун зам. Тэгээ яг хүмүүс нь яг энэ дугуун замд айгүй нөгөө зайг нь тавьж өгдөг. Дугуйтай хүмүүсээс хүндэлдэг гэх юм уу, айгүй их дугуйтай хүмүүс байдаг учраас тэгэнгүүт ерөөсөө асуудал үүсдэг гэсэн. Одоо монголоор бол автомат машин гэдэг юм байна. Англиар vending machine. За Японд болохоор Jidohan bike гэдэг. Энэ ингээд метро явах гээд харагдчихлаа. Сая гарцаад гарах гэж зогссон чинь хүмүүс амар их айхтай кофе барьсан зогсоод байна. Тэгэхээр энэ яг нэг кофе шоп байгаа юм шиг байна. Энэ бол хүмүүс ханас кофе аваад байгаа юм бэ? Би Google Maps дээрээс энэ кофе шоп байна хараад байгаа заяа. Тэгвэл явах болох юм. Guys, би бүр амар гоё газар байна. Yoyogi парк гэдэг юм. Тоглоом парк биш аахгүй юу? Цэцэрлэг төрлийн маягийн ийм газар ирсэн байна. Oh, I forgot my spoon. Яа, тэнийг юм бэ? Би тэг хамгийн амдрын хоолой ихтэй савхын үлдээсэн за. Энэ хойно нэг кафе аахгүй юу? Би энэ дотор халбаг байна уу юу асууж үзлээс. Тэсээ хайж кофе олж авсан. Тэгсэн чинь нөгөө кофег нь маач авъя гэж бодож ирсэн шүү дээ. Сонин байна. Тэгсэн чинь саяны кафед маач алга, американо тэгээ зүгээр сүйтэй кофе л байсан. Бидээсээ зүгээр энгийн сахаргүй зүгээр л зөв кофе хоёр сүйтэй кофе авсан. 550 авсан. Энэ хоёр амар хонгоцсон систем байна. Надад бараг 3 хонгоц нисэж байна. Тэгээ амар сайн Японд онгоцнууд амар намхан нисээд идэв. Би тайлбарлаад байна. Ийм намхан. Монгол хэл ингэж нисдэггүй шүү дээ. Мараа би амар сайн харагдаж байгаа. Oh my god. Яагаад ингэ Японд онгоц амар намхан нисээд идэв бол? Эсвэл юу гэдэг юм бол бүсгийн бодол нь хоттойгоо ойрхон болохоор гэдэг юм болов уу? За би явж халбаа олж ирье. Ганцаараа ирэхэд хайран газар байна. Оо. Сая халбаа олох гээд би нэг хойдлын кафе руу ороод юм юу авдаг хгүй юу? Зармаг авдаг хгүй юу? Тэгээ би юм авч байгаа юм чинь нэг удаагийн халбаа зүгээр өгчих байх гэдгсэн чинь эхлээд 10 yen гэдгсэн бохгүй. Тэгэхээр энэ да авчи гэд. Тэгээд тэнд яг бичсэн өө 20 yen нэсэн юм гээд. Тэгээд энэ 190 yen гэжсэн. Халбаг 20 yen гэд бисээ 210 yen нэр юм авлаа. Одоо надаа 230 yen үлдсэн. Энэ бас гоё юм байна. Нэг тэгтээ жоохон байж байгаа. Тэгэхэд хоол идчихэд тэр нь ийм халбаг заа зүгээр ийм халбаг. За миний хоол болохоор заяа. Энэ дээрээ ийм өндөг шарсан. Миний хоол харагдаж байгаа болов уу? Өндөг шараад хажуудаа өгөрцөөтэй. Тэгээд доор нь болохоор карри байгаа. Яа энэ жоохон завар юм байна. Жаам болоо та. Намайг хүмүүс гайхаж байгаа бол ингээ ганцаараа сууц юм мэдээд. Энд ер нь бол нацаа ганцаараа явж байгаа алгаа.
Дандаа л хосоороо, найзуудаараа. Тэгвэл ерөөсө ганцаараа явж байгаа юм шиг мэдмэж төрөхгүй л юм. Хэдүүлээ дараа нь шинжгүй ороод метрополитен гэдэг нэг газар дээр 45 давхарт нь гараад хэтиг дээрээс нь харна. Би яг нар жаргах үеэр тэнд очичмоор байна. Би яг нар жаргах жахт харчмаар байгаа байхгүй юу? Тэгээ үнгүү гэсэн тэр нь ихэр мөнгө өгөхгүй. Ямар ч зэн жишээ явж үзье заяа. Онгоц нисгэн л ядаргаатай юм. Стар гоё юм уу? Би хоол ичиж жоохон нүгээр алхаж үзнэ. Яг Японы яг л Япон харагдах боломжоор алхаж байна. Миний урд нөгөө нэг барилга маань харагдчих шиг юм. Тэр ямар өндөр барилга байгааз тэр юм шиг байна. Би нөгөө кофе авсан чинь хогийн савалтдгүй. Японд ингээд годомжоор нь ерөөсө хогийн сав байдаггүй. Тэгээ ингээд юм авчихгоо. Хогийн сав болохгүй байсаар агаад тавдаг. Гайгүй. Ялангуяа бис цаах улаан дэвсэг явчихсан. Энэ одоо модны цаана одоо харагдахгүй болчихлоо. Модны цааны зэв амар өндөр байлаа байна. Одоо би 45 давхарт гарна шүү дээ яана. Яхаа яагаад шүү. Ёо. That's crazy. Хагуур нэртэй юм л та. За ер нь бол маш ууртай очиртай байна. Гэхдээ би сая Google review-ийг нь харсан чинь 5-аас 10 минут очирлоод орсон гэсэн. Ер нь бол очир айгүй хурдан үртэй явдаг гэсэн. Тэгэхээр очирлж байгаа орчих гэж бодож байна. Одоогоосаа яг нэг нар жаргах ч болох хүмүүс их баг шүү. Тэгж жоон салхитай. Зэг ингэж 45 давхар руу гарсан. 45 давхар руу гарч яхад чих жоохон ингээд бөглөрсөн юм шиг болд нь шүү дээ. Тэгээ шүлсээ залхихаар зүгээр болцдог. Яг тийжсэн. Тэгээд нэг минут гарангийн хугацаанд гарсан. Хажууд нэг ах цаг хэмжээдсэн. Тэгээ би яг exact яг хэдэн минут байсныг мартсан байна. Тэгээ ерөнхийдөө ингээ гарангууд нэлийн том юм талбай. Айгүй их хүн ингээ сууж исэн. Энэ хэсэг нь болохоор ийм дайраа том цонхтой гэх юм уу? Яг би 45 давхарт нь гараад ирчлээ. Одоо ингээд хараад явж байна. Сая лифтер нэг 50 хэдэн минутанд гарч ирлээ. Маш хурдан гараад ирд юм байна. Би лифтер гарч явах жоохон чих өвдөж чинь. Би нэг хайчмаар авахгүй. Савалтдаггүй. Би жоохон оройтчихжээ. Нар жаргацсан юм. Өнөг жаргаж явах үед гарч ирсэн бол аггүй яхасан байх. Би сая зүүн талаар нь явж үзлээ. Одоо энэ хэсгээр нь явж үзье. Энэ харагдчих байна. Миний боцноос бол баг хүнтэй. Гайгүй шүү. Ямар амар том бэ. За. Ерөнхийдөө ол үзчихлээ, харчлаа. Яг нар жаргаж явах үед ирүүл гоё юм байна. Одоо бүй да. Лифтээ хүлээе. Nice. Би гараад ирлээ. Гадаа бүр харахгүй болсон байна уу?
цаг сая ингээд 45 давхарт гараад үтсэн. Free үнэгүй ямар ч төлбөр авахгүй. Тэгээд ерөөсөө өнөөдөр одоо сая бол би бол арай их хүнтэй байсан баг гэж бодож байна. За их хүнгүй байсан ч гэсэн би сая ирээд 20 минут очирлал орчлоо. Амар урт очир исэн шүү дээ. Тэгээ 20 минут л зогссон. Яг Монголд очирладаг, түжирдэг хүний хувьд бол ийм урт очирыг 20 минут хүлээгээд тэгээд 45 давхраас тийм гоё вивийг өнгөө үзэж гин гэдэг бол надад үнэхээр worth it санагдаж байна. Тэгэхээр та тэр Японд амьдардаг бол эсвэл Японд ирж байгаа бол тэгээд гоё те баг зардлаар юм үзмээр байгаа бол тийш ирж үзээрэй. Манангүй одоо үүдгэр биш гоё цэлмэг байх юм бол Фужи уулыг харж болдог гэсэн. Гэвч өнөөдөр жоохон манантай байлаа. Тэгээд уул бол харагдсангүй. Тэгээд дээрээс нь нар мандцсан харанхуйлсан болохоор бас биш нар жаргацсан харанхуйлсан байсан болохоор бас нэг тийм гоё вив байсангүй гэх юм уу. Тэгээ уг нь юу гэдэм шиг нэг юм лазерын шоу болт юм шиг гэж бис ойлголоо. Гэтэ тэр нь 7:30-аас юм байна. Ингээ нэг 2 цаг 30 минут ч юм уу цаг 30 минутын зайтай болт юм байна. Тэгээд 5 сард одоо 100 болохоор чинь мэдээж нар орой жаргана шүү дээ. Тийм учраас тэр эхлэх нь орой болоод 5 сарын үзүүлбэр нь бол бүр 7:30-аас хамгийн наадлын цаг нь 7:30-аас эхэлх юм байна. Тэгээ би одоо 7:30 хүртэлд юугаа чих үү бараг цаг гарна те. Тэгж бодоод болчлоо. Тэгэхээр магадгүй нар жаргаж явах үед тэгээ за хэрвээ нар жаргахыг алдчихлаа оройтчлаа гэж бодож ивэл гоё тэр үзүүлбэрийн цагаар ирвэл зүгээр санагдлаа. 240 үлдсэн байгаа. 240 нэр хэдүүлээ юу их вэ? Бороо туслаад энэ уу та? No way. За юу яа заяа. Гэрийнхэн тэрээд авчичаад тэндээс гоё юм авъя гэхүү. Би ер нь хаана яваад байна нэт та. I think I'm going wrong way. Oh shit. Шаал эсрэг тийш явцсан юм чи тээ. Унаа тэрт бол ерөөсөө мөнгө өрөөгөө. Тэгээд одоо 200 төлсөн гэдэг чинь би ер нь л комбиногоос нэг юм авчтай юм уу гэж бодож байна. Би мини стоп гэдэг хөрлөө орж нэг юм аваад хий надтай хацгаа. Би юу авах вэ? Тийм хараад авмаар санагд өсөлт өгөхгүй. Тэг ямар чихэр ах вэ? Эндээс нэг эрзэн чихэр авъя. Энэ 142 гэмээр өмнөөс авчих. Тэгээд надад одоо 100 үлдсэн биш ээ. 100 арай өгөхгүй нэ тий. Тийм баг шүү. Nice. Ингээл яг хэлцэнч. Тийм селф фриж юм шүү дээ. Тийм би ингээд өөрөө уншуулах юм бэ. Оо 259 болчихно. За. За ингээд нэг юмний хариулт маань. Яг гэртээ ирсэн. Маш урт өдөр байлаа. Амар ядарсан байна. Би гэртээ орж ирэл шууд ингээд уцаас талаагүй шууд хөвтөд өглөө. Сая тэгээ ядчих манай нөгөө нэг Дэншаны метроны буудлаас манай гэр хүртэл алхах юм бол яг оршуулган газар хажуугаар алхах гэхгүй юу. Тэгээ би оройд цаа харахуулсан байсан болохоор жоохон айгаад тэгээд автобусаар хурж ирсэн. Тэгсэн чинь манай буудлын ер нь л хүмүүс буудаг гэхгүй юу. Тэгээ би нөгөө автобусныхаа зогсдог ямиг дарахаа мартсан. Тэгсэн чинь миний автобусны буудлын дээр зогсоогүй өнгөрөөд тэгээ би дараагийнх дээр нь буусан чинь би 4 минут талах гэжсэн чинь 9 минут талах болсон. Үгүй тэгээ 5 минут гайгүй л тий. Тэгээ 9 минут талхаж ирлээ. Тэгээ орж ирээд хөвтөд байж гин.
Одоо жоохон байжгаад нэг хоол хийж идэх юм уу гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бол яг уу тооцоолж ирснээс 19 йен илүү өрсөн тэгэхээр 1019 йен өрсөн гэсэн үг. Гэтэ яг уу нэг өдөр бол 1000 йен хангалттай болж ийн би бүр сая нөгөө мөнгө үлдчихэд юу авах вэ гэж бодож авсан шүү дээ. Замсаа та тий. Нэг заримгаа ч идэг байгаа шүү дээ. Энэ байна. Өнөөдөр л надад амар сонирхолтой байлаа. Би ерөөсөө ингэж ганцаараа тэнж ингэж тухтаа явж байгаагүй юм байна. Дандаа ингээл нэг тийшээ яарсан цагтай уралдаал айгу хэцүү байдаг байсан. Өнөөдөр ингээл юм үзээ сайхан царайсан ч айгу гоё лээ. За юм бус үзэнтэй мерзен чихэр. Японд ийм мерзен чихрүүд ер нь амар их байдаг. Тэгээд заавал ийм ус үзэмтэй флевер, ус үзэмтэй төрөл айгу их байдаг. Оо амар гоё хэрцэж байна. Уус ийм ус үзэмтэй юмнууд гоё идэв штэ. Nice. Гоё. Cereal болон шоколадтай протеин бар. Би ихтэй одоо идэхгүй маргааш өөхөө идэ гэж бодож байна. Гэхдээ одоо амсчих. This is bullshit. Амар санаамттай. Нөө 98 йенээр авсан шүү дээ. Тэгэхээр одоо Монгол мөнгөөр хэд юм бэ? 2400 авсан юм уу? Амар санаамттай. No. Энийг битээ авч идээрэй. Амар хатуу заяа. Тэгснэ ингээд дотор нэг юм сонь юм өрмөхтэй яг сериактал гэсэн л дээ. Тэнгүүтээ хар шоколадтай юм байна. I mean яг уу эрүүл юм шиг байна заяа. Сахар махаргүй маа шин. No, ерөөсөө амттан гэхээргүй мэн. За тэгээд дайсагоос болохоор би айгу энгийн юмуд авсан юм цэвэрлэгээний эрдэнэн бэлээ, хүнсний бэлээ. Тэгээд ийм хар тосон контор авсан би ийм smoky eye бодолт хийж үзгээд тэгээд ийм ардгар аяг тав угаач. Тэгээд ийм угаалтуурын шүүлтүр тэгээд ийм waterproof spray буюу ингээд цацжингууд гутал хувцас нордоггүй усны хамгаалттай шүршигч. За тиймэрхүү юмнууд авсан байна. Тэгээд эдгээр угаасаа бүгдээрээ 100 йен гэжсэн. Нийлээд 600 такстайгаа нийлээд 660 йен болсон. Энэ удаагийн бэлэг маань энэ үрээд өндөрлж байна. Ямар ч байсан Японд бол өртөг бол өндөр. Гэхдээ яг ингээд гэрээсээ юмаа бэлдээд нэг өдөр ингээд гоё юмнууд үзээд заавал мөнгө өрөхгүйгээр бол аялд зугаалж болно. Энэ удаагийн бэлэг маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн бэлгээр уулзлаа. Түр баяртай.